Нийгмийн төргийн хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлмээр байна. Одоо энэ төр нь бас ард иргэдэд хүндрэл учруулад мухагаар хэлвэл бид нар ч одоо заримдаа тамлаад байна штэ энэ дүнсээ. Тэгэхээр энэ нэг одоо зовлонгоос нь бас салгах их чухал хуулийн төсөл гэж ойлгож байна. За бас гэхдээ нөгөө талдаа миний нэг асуумаар бодмоор зүйл байгаа. Тэр нь бол юу гэхээр энэ зөвшөөрлийг зарим салбарт чангаруулах ёстой юу гэдэг асуудал. Сая инхэн углан гишүүн бас хэлээд гарлаа. 99 их сургууль. Одоо бид нар чинь 3 сая 500 мянган хүнтэй 600 мянга орчим. Тэр олон их сургууль, дээд сургуульд хэрэгтэй байсан юм уу юм. Одоо 65 гэдэг чинь ер нь бол олон шүү дээ. Тэгээд яг сургуулиуд дээр очихоор одоо чанар маш муу. Тэгэхээр энэ бол магадгүй зөвшөөрлийн чангадах хэвээр ийм асуудал байгаа болов уу гэж харагдаж байгаа. Бүх сургуулийг хэлж байгаа юм биш шүү. Одоо муу сургуулиуд байгааг хэлж байгаа. Тэгэхээр бас нэгэн зүйл байна. Жишээ нь чангадах гэдэг дээр энэ шашны байгууллагуудыг яах юм бэ? Одоо сүүлийн нэг энэ намар саяхан болтол явж өнгөрлөө шүү дээ. Энэ нэг шин тэнгэр газар гэдэг нэртэй шашны урсгал Монгол сувд гэдэг сүмийн асуудал одоо явж штэ. Над дээр хүртэл өргөдөл өмдлөрсөн байна. Энэ шашны байгууллагаа шалгаж өгөөч, гаж урсгалаа шалгаж өгөөч, ард иргэдийг мунхруулад байна, амгалан тайван байдлыг алдагдуулаад байна, үндэсний хэв нэгдлийг одоо буснуулах гээд байна гэдэг ийм санал гомдлууд ирж штэ. Тэгэхээр одоо зарим салбарт бол магадгүй энэ зөвшөөрлийн тухай хуулийг юм уу зөвшөөрлийн чангадах шаардлага харагдаад байгаа юм л да. Тэгээ нэг хэсэг та бүхэн мэдж байгаа шашин шүтгэс шүтэх тухай хуулийн асуудал яригадаад 2019 он шашны байгууллагуудын тухай судалгаа хийгдээд шашны байгууллагууд ядангуяа одоо гадны гэж хэлэх шашны байгууллагуудын тоо эрс нэмэгдчихсэн ийм нөхцөл байдлууд үүссэн шүү дээ. Тэгэхээр одоо зарим салбарт энэ зөвшөөрлийн чангадах шаардлага байгаа юу? Байна гэж зүгээр би харж байгаа. Гэхдээ энэ асуудлыг анхаарч үзэж амжсан уу гэдгийг нэгэд тодруулмаар байна. Дараагийн нэг зүйл бол юу гэхээр энэ зөвлөмжийг уншихаар маш олон одоо зөвлөмж нэмэр журам нэмж гарах юм шиг уншигдаад байна. Зөвлөмж гэдэг дээр гараагүй байгаа маш олон журмууд байна. Тэгээд нэмж гарах шаардлагатай юм шиг ийм агуулгууд. Гэтэл нөгөө талдаа бид нар дэндүү олон журамтай болцсон байна гэдэг хууль зүйн сайд хүртэл хэлээд байгаа шүү дээ. Монгол улс бол журмын орн болчлоо гэд. Тэгэхээр энэ сая бас очрол сайд хэлж гин 100 орчим журмыг цуцлсан гэд. Тэгэхээр яг цуцлж байгаа нь бол сайн хэрэг. Одоо хэрэгтэй хэрэггүй орлон журам байгаад ахна. Тэгэхээр журам нэмэгдэх шаардлагаас үүсэхгүй. Одоо тодорхой тооны журам. Яг тэгэхээр энэ хуулийн төслөөр бол журам нэмэгдэх юм шиг уншигдаад байгаа юм а гэдгийг тодруулмаар байна. За дараагийн нэг зүйл энэ 5 дугаар хуудсан дээр байгаа түрүүн энэ хорт үтсний тухай асуудал. Нэг жилийн нийт хэрэглээ нь 100 г 100 кг юм уу? 100 кг тийм байна. Хүртэл жилийн химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах гэдэг. Тэгээд мэдгдлэр гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ хэмжээгээр авсан байна гэж би ойлгосон. 1000 одоо килограмм болчвол арай өөр 100 болчвол мэдгдлэр гэдэг. Тэгэхээр энэ одоо аюултай нөхцөл байдал үүсэхгүй юу? Янз бүрийн өрсөлдөлт үр дагавар бий болохгүй юу? Химийн хорт бодис одоо гэдэг бол бас бид нэр анхаарах зүйл шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо зарим нэгэн ийм зүйлсийг бас тодруулж өгнө үү? За хууль санаачлагч учрал гишүүн хариулъя. За энэ хуулиар бол сүм хийд шашны байгууллага асуудал бол энэ хуулийн харилцаанд үйлчлэхгүй одоо хамаарахгүй гэж ойлгож болно. За тэгээ бид бас нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ зах зээлийн тогтолцоог эрэлт нийлүүлэлтээр л хамтдаж авч үзнэ гэхээс зөвшөөрлөөр зах зээлийг удирдна гэж ойлголт өгч болохгүй. Зөвшөөрлөөр зах зээлийг удирдна гэвэл коммунист улс болно шүү дээ. Тэгэхээр ер нь зах зээлийн зарчмаар асуудал ханддаг л байх ёстой юм. Ер нь бол. Тэр зөвшөөрлийг тэр салбарт өгөхгүйдээ биш байхгүй. Зах зээл өөрөө хэрвээ тэр зөвшөөрөл өгсөн ч өгөөгүй ч бай тэр чанаргүй байвал тэр байгууллага одоо орлогогүй болно, ашиггүй болно, тэгээд дампуурна. Зах зээл нь тийм шүү дээ. Тэр зөвшөөрөл гэдэг зүйлээр зах зээлийг удирдаад энэ тэд байх хэвээр, энэ тэд байх хэвээр, энэ монопол гэдэг ингээд удирдаад байвал энэ өөрөө арчилсан орон тохирохгүй. Бид нэгэнт одоо 90 онд
зах зээл шилжсэн. Аржсан орон. Ийм цаг үед одоо би ч гэсэн бас сургууль соёл төгсөн. Тийм учраас миний итгэл үнэмшил бол аливаа зүйлийг зах зээлийн журмаар нь хөгжүүлэх ийм л одоо итгэл үнэмшилтэй. Тийм учраас энэ чөлөөлөе гэдэг санаачлага бол өөрөө хүн суртлаас чөлөөлөх ёстой. Энэ хүн төрийн энэ хан хэрмийг багасгах ёстой. Ингээд 3.6 сая хүн эрх чөлөөний төлөө хүн ажил төрлөө хийдэг, өөрөө өрхөн орлогоо олдог ийм чөлөөт төгөөр одоо амьдрах болцоог бий болгох ёстой. Гэхдээ иргэний аюулгүй байдлыг хангах ёстой учраас тэр зөвшөөрөл олгоцсон ч тэр явцын хяналтууд нь байнга хийгдэж идэг, иргэний хамгаалж идэг ийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой байхгүй. Тэгэхээр зөвхөн эрх чөлөө гэдэг чинь зөвхөн дураараа авирлага хийлнэ гэж ойлгож болохгүй. Эрх чөлөө бол мэдээж эрх үүргийн нэгдэл, эрхээ эдэлж үүргээ үлээх ёстой. Эрх үүргийн нэгдэл чинь өөрөө хариуцлага. Тийм учраас бид энэ тал руу илүү харж энэ зөвшөөрлийн хууль дээр хандах ёстой юм байна. Дээрээс яг зөвшөөрлийг барьчаад зах зээл дээр зохицуулт хийгээд эхлүүл энэ буруу зүг рүү явна. Тэгэхээр энэ зөвшөөрлийн хууль бол илүүтэйгээр төрийн чөдөр тушаа гогтгийгээ болоод байгаа асуудлыг багасгах, авилгыг бууруулах, ашиг сонирхолтой хол байх тал руу илүү одоо боловсруулах гэж хичээсэн. Дүрм журмуудыг бол тусад нь биш, дүрм журмуудыг хуулинд нь тусгаж байгаа нийцүүлээд. Тийм учраас 100 журам энэ хууль батлагдвал цуслагдана. За бом учирч тодруулна. За би бас нэг мэдээллийн чанартай зүйл хэлж байна. Нэгэнтээ иргэдээс энэ шашны байгууллагуудын асуудлаар санал гомдол ирээд байгаа учраас хувь гишүүний хувьд энэ асуудлыг цаашид анхаарч ажилланаа. Сүүлийн үед бас судалж байгаа, мэдээлэл цуглуулж байгаа, анхаарч байгаа гэдгийг аль биесээр мэдэгдмээр байна. Цаашид ч гэсэн энэтэй холбоотой бусад асуудлыг анхаарах болно гэдгийг бас аль биесээр мэдэгдэх хүсэж байна. Баярлалаа.